TV7 телевизийн арга мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Мэдээ бол баримт. Бид баримтыг баталгаажлаа. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөрөөр Ирэх 5 жилд 19 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангахад 1.7 их найд төгрөг шаардлагатай байна. Оюн болд Бат орших нарын цол чимгийг нөхөж олохгүй гэлээ. Том аврын автобус эрхлэгчтэй холбоо Smart Card компанитай хамтарч ажиллахгүй гэдгээ мэдээллээ. Өмнөх аймаг 2021 оны манлайлагч аймгаар шалгарлаа. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүнхий санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Содбаатар улсын их хурлын дарга Зандан шатарт өргөн барьлаа. Ирэх 5 жилд 19 нэрийн хүнсийг дотооддоо бүрэн хангахад 1.7 их найд төгрөг шаардлагатай бол мөн хөдөлмөрийн зах зээл хөдөө аж ахуйн салбарт илүү хөрвөх боломж бүрдэх юм байна. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүнх ирэх 5 жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоод хэрэгцээг бүрэн хангах зорилгоор хүнс хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж санаачлаг гаргаад байгаа юм а. Энэ хүрээнд улсын хурлд өргөн барьсан тогтоолын төсөлд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах удирдлага зохион байгуулалтын чиглэлээр хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын үе шаттай шийдвэрлэх, хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн бий болгохыг тусгасан бол харин газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөцийг бүрдүүлж, үр тариа төмс хүнсний ногоо, жимсгэн болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхийг тусгасан байна. Харин мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцсон, малын тоо толгойг зохих төвшөнд барих, мал амтны гоц халдвар төвчөнтэй тэмцэх цог зарах хэмжээг шуурхай хэрэгжүүлэх зэргийг тусгажээ. За манай дотоодын үн ханшиж гисэн өсөж байна. Сүүлийн саруудын нөхцөлийг авч үзэх юм бол Монгол улсад хүнсний бүтээгдэхүүний үн сүүлийн 1 жилийн хугацаанд 20 гаруй хувиар өслөө. Инфляц 15% хүрээд байна. Хүнс шатхууны үн инфляцийн 50%-ийг бүрдүүлж байгаа. Нэгс нь инфляцийн өсөлт бол шатхуунаас хүнсний үнийн өсөлтөд шууд шалтгаалж байна гэж үзэж болохоор байгаа. Жимсгний үн 42%-аар, хүнсний ногооны үн 47%-аар, сүүн бүтээгдэхүүний үн 15%-аар өссөн юм үзүүлэлттэй байгаа. Хүнсний хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдал, энэ тээвэр логистикийн асуудал, олон улсын нөхцөл байдлууд шаашдаач үргэлжлэх, хэдийн хүртэл үргэлжлэх нь бол хугацаа бас тодорхойгүй байна. Тийм учраас манай улс энэ хүнсний хангамж аюулгүй байдалд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа талаар Монгол Улсын ерөнхийлөгч улсын хурлд мэдээлэл хийж энэ салбарт ард иргэдийн анхаарлыг хандуулах, төр засгийн анхаарлыг хандуулах чиглэлээр алхмууд хийж эхлээд байгаа. Өнөөдөр Монгол улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авж байна. Өнгөрсөн 2021 онд ихэхэд 1 тэрбум $тай тэнцэх хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор худалдаа авсан байна. Тийм учраас бид нар энэ импортын хамаарлыг бууруулах, дотоодынхоо хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, цаашлаад экспортлын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх ийм зорилтыг дэвшээлээд байгаа. Ирэх 5 жилд нийт 134 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бол үүнд 1.7 их найд төгрөг шаардлагатай байна. Эхний ээлжинд 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоог хүнсэд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гаргажээ. Манай улс мах улаанбуудаа гурил төмсний хэрэгцээгээ дотооддоо 100% хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүний 27.1%-ийг, гурилан бүтээгдэхүүний 38.2%-ийг, хүнсний ногооны 38.5%-ийг, өндөгний 48.6%-ийг, цэцгийн тосны 67.4%-ийг, дахианы махны 98%-ийг, ургамлын тос сахарыг 100% импортоор авч байна. Цаашид дээрх бүтээгдэхүүнийг мөн дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж харж байна. Үүний тулд бид түүхийн эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж тогтоолын төсөлд тусгажээ. Тодорхойлбол хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхийн эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний сүлжээ бүх шатанд хяналтж баталгаажуулалтын тодорхой болгож, идэвхжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол хүнсний зөв зохистой соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа соён гээгэрүүлэх ажил зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын засгийн газарт даалгахаар тусгажээ. Нөгөө талаар бидний нөөцийг бүрдүүлэх үнийг тогтвортой байлгах тийм ээ. Энэ чиглэлээр сая төсвийн тодорхойлыг дагуулж 3 төрлийн бүтээгдэхүүн дээр гайлын доторыг тэгэлж өссөн.
тэглэх татврын өөрчлөлтийг оруулсан. За энэ өөр бол одоо гол нэрийн бүтээгдэхүүн болох элсэн чихэр. За энэ бол одоо хүнсний хэрэглэнээс гадна үйлдвэрлэлийн хэрэгцээнд маш жин дардаг бүтээгдэхүүн байгаа. За энэ дээр нөгөө талд нь ургамлын тос. За ингээд цагаан будаа гэсэн энэ гурван төрлийн бүтээгдэхүүнийг гайлын дотроос чөлөөлж өгсөн. Өнгөрсөн сая 18-ны засгийн газрын хуралдаанаар гайлын битгүүс кодыг баталж өгснөөр өнөөдрөөр одоо 2 хоногийн өмнөөс эхлээд гайлын татвар бол бүрэн үйлчлээд эхэлсэн байгаа. 19 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо 100% арилж боловсруулснаар гадагшаа урсгах валютыг дотооддоо төвлөрүүлэх, хүн амын хүнсний хэрэгцээг тасалдуулахгүй байх, нөөц бүрдүүлэх, мөн хямд үнээр иргэд дотоодынхон чанартай хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч айл өрхийн амжиргаанд бодитоор нөлөөлөх зэрэг олон давуу талтай гэж мэдээллээ. Улсын их хурлын чуулганы хуралдаанаар үндэсний их баяр наадмын шинжилсэн найруулгыг хэлэлцлээ. Энэ үеэр үндэсний бүхий барилдааны цол чимгийг олгох, цол хураах, допинг хэрэглэсэн бүхчүүдэд арга хэмжээ авах асуудлыг хүндсэн байна. Хилцүүлгийн үеэр Монголын үндэсний бүхий холбооны тэргүү магалж ав улсын арслан Оюунболд улсын харцаг Бат орших нарт цол чимгийг нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар олгох боломжгүй гэдгийг мэдгдсэн байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлаар хэлэлцэх үеэр улсын хурлын гишүүд бүхий цол нөхөж олох асуудлыг хөндөж, шинжилсэн хуулиараа допингийн асуудлаар шалгагдж байгаа бүхчүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодрууллаа. Монголын үндэсний бүхий холбооны тэргүү магалж ав за допингийн асуудалд холбогдсон 39 бүх байгаагаас Оюунболд, Батсайхан, Уртнасан, Хадбаатар, Лавагд орж Нэм Учир нарын 6 бүх Монголын үндэсний бүхий холбооны шийдвэрээр барилдах эрхийг нь ассныг тодтоглоо. Харин цол нөхөж олох шаардлагатай нийт 64 бүхий асуудал яригдж байгааг мэдээллээ. 100 жилийн одоо түүхэн ой маань түрүү жил ингээд болоогүй. Тэгээ 100 жилийн ой гэдгээр бүхийн түүхэнд ч тэр энэ бас асуудлууд байсан юм байгаа манай дээр. Өөрөөр хэлбэл олон засаг тогтож байсан. Ардын засгийн үед бол тухайн бүх бол нийгмийн гарал үүслээрээ ч юм уу одоо эрхэлж ийсэн ажил лам гэдэг ч юм уу ийм байдлаас болоод хилмигдэж хохирсон зүйлүүд бас байдаг юм байна. Тэгээд энэ 27-оос 73 оны хооронд одоо давсан даваагаа авсан боловч одоо цолоо аваагүй гэж жишээлбэл завхны шагжгаа гэд мундаг бүх байна. Тэгээ Төв аймгийн чимэд гэж аслан байна. Тэгээ эдгээр бүхчүүдийн саналыг бас ингээ оруулсан байгаа. Тэгэхгүй энийг бас хуулийнхаа дагуу одоо шийдэх баг. Бид нар бол 100 жилийн түүхэнд одоо гарсан бүхэд одоо хилмигдүүлэх гэдэг юм уу ингээ хуучин уламжлалт ирсэн зүйлүүд нь зөрчигдсөн юмнууд дэр бас нэг саналуудаа ингээд өгөөд 62 бүхий нэр өгсөн юм байна. Үүнээс гадна одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Оюунболд, Бат орших нарт унсан бүхчүүдэд цол чимгийг нь өнгөрсөн жил олгосон учраас дээрх 2 бүхэд цол чимэг нөхөж олгох боломжгүй. За тухайлбал 2003 онд Адиабат Суманчулуун гэдэг 2 бүхийн цол хураагдсан байсан. За түүнийг 2021 оны 6 дугаар сарын 20-нд ерөнхийлөгч Бат тулга цол хураасан зарлигийг хүчингүй болгосноос хойш одоо улсын начин цолтой болсон. За үүнтэй адил ганц зоригийн цолны тухайд ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал харин үндэсний их баяр наадмын барилдаанд улсын харцаг Бат оршиход унсан Орхон баяр начинд харцах цол олгосон. За тиймээс одоо мөрдөгдөж байгаа хуулиараа нэг даваан дээр 2 бүхэд цол олгох боломжгүй хэмээн мэдээллээ. Өөрөөр хэлбэл Оюунболд, Бат орших нарын цол чимгийг нөхөж олох боломжгүй гэж хэлж байна. Харин аймаг сумдын баяр наадамд зорж барилдсан бүхчүүдээс цолны маргаан салдаггүй. За шинжилсэн хууль нь тэдгийг тогтоож өгөх зaalд туссан бол мөн үндэсний их баяр наадмын тэгшээд 1024 бүх барилдах сандлыг өөрчлөн 5 жил нэг удаа буюу сондгой тоотой жилд 1024 бүхийн барилдаа нэг зохион байгуулах заалт тусгасан гэжээ. Мэдээллийн хөтөлбөр үргэлж байна. Зарим мэдээллийг хураангуул үргэ. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Содбаатар бүгд найрамд гарчсан Солонгос ард улсаас Монгол улс суугаа элчин сайд Осонхёг хүлээн авч уулзлаа. Тамгын газрын дарга Содбаатар Монгол улс бүгд найрамд гарчсан Солонгос ард улстай уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд харилцааг цаашид доктортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлв. Мөн хоёр орон ард түмэн бие биедээ дэмжиж ирсэн сайхан уламжлалыг дурдсан. Монгол улс төр засаг ард түмэн бүгд найрамд гарчсан Солонгос ард улсын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ дипломат шугамаар илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлсэн байна.
Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн өөрийн бүрийн эрхийн хүрээнд санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай улсын их хурл тогтоолын төслийг өгөх ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Содбаатар өнөөдөр улсын их хурлын дарга Зандан Шадарт өргөн мэдүүллээ. Сүм бүтээгдэхүүн 27.1%, хурлан бүтээгдэхүүн 38.2%, хүнсний ногоо 38.5%, өндөг 48.6%, цэцгийн тос 67.4%, дахианы мах 98%, ургамлын тос 98.5% нь импортын хамааралтай байна. 2021 онд доллар буюу 962 сая Америк доллар буюу 2.7 их 80 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлсон бөгөөд жилд дунджаар 2.5 их 80 төгрөгийн импорт хийж байна. Сэлэг аймгийн Ерөө сумын Бүхлөө гэдэг газар 5 дугаар сарын 20-ны техник 57 минутанд 4 магнитын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн тэг 2 цаг 4 минутанд шинжилгээ ухааны дамын одоо орон геофизикийн хүрээлэнгээс захим шуудангаар онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Тус аймгийн онцгой байдлын газраа дамжуулан Ерөө сумын буган тосгоны захирагчаас тодруулахад газар хөдлөлийн жижигхийл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна гэсэн байна. За үзэгчтэй Баасан гаргийн минь төргий. За өнөөдрийн манай тодруулгаар Австрийн Klagenfurt хотоос дархлаа судлаач Цэрэнхүү өргөдөн оролцож байна. Тэгэхээр ковидын дараах ковидын вакцины дараах синдромын талаарх мэдээллийг та бидэнд өгнө үү өнөөдөр? За та бүхэнд орой мэд хүргье. За пост вакцин синдром гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүүлийн үед маш их ярьдаг боллоо. Энэ хоёр шалтгаантай. Нэгдүгээрт бол вирусыг урьдчилан сэргийлэх вирусээс хамгаалах тэр юмнуудаа бол одоо нийлээ хойш тавьсан орхисон утга учиргүй болох нь мэдэгдсэн стратеги өөрчлөлт одоо эмчилгээнд орё гэж. Тэгээ эмчилгээнд орёг стратеги гаргаад ирсэн чинь нөгөө хуучин байсан чимээгүй бараг л болж ирсэн нэрийг бараг мартчихсэн энэ синдром янз бүрийн автоиммуны юмнууд гарч ирээд сая 2 жилд бол айхтар өдөөсөн байна. Зарим нь 3-4 дахин ихсч гарч ирлээ гэж тооцоо гарч байгаа шиг те. Тэгээ энэ 4 сарын 26-нд санагдаж байна 2 дахь өдөр байсан. За нэг айхтар симпозиум хийсэн юм. Энэ симпозиумыг энэ автоиммуны өвчнөр анх бичлэлтэй ер нь хийжсэн тохиолдол том сэдвэр байдیں۔ Зика вирусээр хийжсэн энийг хэлнэ. Тэгээд сая тэр 4 сарын 26-ны симпозиумаар пост вакцин синдромоор хийжээ. Тэгээд тухайн үедээ бол мэдэн таарсан гарсан гэхдээ зарим материал хожим мэдээлэгдэн гэсэн байдлаар ингээ өнгөрсөн байна. Тэгээ саяхан юу яаж л гараад ирдээ нөгөө орхисон сэдвэн тэр нь юу вэ? Guillain-Barré синдром гэж ярьдээ. Энэ бол яг вакцин жуултын дараах синдром. Ерөөсөө их усрын ганцхан вакцинаас л болж гардаг синдром л доо. Өөр вакцинаас гарчлаас урд нь бол энэ 2 жилээс өмнө нь тэгж дэлхийн дахны эрдэмтдийн анхаарлыг татаал тэгээд байсан судлаад гэсэн ерөөсөө байхгүй. Их ховорцсон өвчин тийм л байсан. Тэгээ хаяа нэг өмнөд Америкаар нэг гардаг, Африкийн өмнөсгөр нэг хаяа гардаг. Ийм л өвчин байсан. Синдром, автоиммуны өвчин. Гэтэл сая бол айхтар дэгдсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхаарлыг татах цар тахал пандеми гэдэг тусгай нэрийг авч тусгай симпозиум хийхээр бодоход энэ бол бас нэлээд ноцтой байдалд хүрсэн синдром болж өөрч байна. Энэ тухай нэг өнөөдөр жоохон мэдээлэл хийе гэж ингэж бодсон юм байна. Тэгэхээр юу вэ гэж Guillain-Barré синдром гэдэг юу юм бэ? Тэр энийг ярихын өмнө тэр Zika вирус гэдэг юмыг товчхон хэлчихэ. Энэ тэг шууд холбоотой болж. Zika вирусээр бас симпозиум хийжсэн юм байл. Бас л пандеми цар тахал гэдэг нэр өгчээсэн, тийм статус өгчээсэн байлээ. Тэгээд тэр юу вэ гэхээр Zika вирусыг одоо манай ардсан бол тэр нэг айхтар нэр гарсан улс төрчд нэг тийм хооч өгсөн бил тэрөөр баг сонсцоосон байл үү Zika вирус л гэвчтэй юм л. Тэр Zika вирус гэдэг маань шомолын гаралтай AIDS гэдэг шомол байдаг. Тэр нь Угандад нэг битүү ширэнг ойд амьдрт юм байлээ. Тэгээд Zik гэдэг мууч тэр ойн тэр их хэсэг Zik гэдэг юм. Тэгээд тэнд анх гарсан тэгээд гарсан цагаас ахвал шинжтэй хүмүүсүүдийн арсаар юм туурал дараа нь булчин доод булчин мдэггүй бол тэгээд тархитлах саажилт өгөөл тэгээ хүмүүс нас бардаг ийм вирус гарч ирэл тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарал авсан түүхтэй юм билээ. Тэгээ яг дараа нь тэнтээс нүүн шилжээд
Африкийн халуун тэр хар Африк гэж ярьдаг да. Тэр хэсэг рүү Төв Африк, тэгээ Өмнөд Африк руу ороод тэгээд Номхон далайн нэг арал дээр тэгтээ тэр нь зүүн Өмнөд Азийн бүх орнуудыг хамарцсан байл. Зика вирус. Тайланд тэр нэг хойгийн 3 улсууд Вьетнам гэдэг. Тэгээд цаашаа Сингапур, Филиппин, Өмнөд Солонгос ингээд Номхон далайн зүүн Өмнөд Азийн орнуудыг хамарсан вирус. За энэ бол яг халуунд бол маш бүр нэмэх 70 градус хүртэл тэсвэртэй мөртлөө бас тийм хүүтэнд бол нэг сайн тэсвэр байхгүй. Ийм л вирусын ийм өвчин байсан. Манайд бол айдас аюул байхгүйсэн. За гена тэр шинжил вирус의 тийм доод үе мэдээг бол гар хорооны үзүүрээр хачин нэг үүр шиг юм гарч ирээ. Тэр нь хавдаад тэр хороо хаана гарсан байна. Тэр нь яванда тэр нь ингээ мэдээг болдог. Тэгээд үндсэндээ тайрхаас өөр аргагүй болдог тийм. Өвчтөг гэсэн үг. Өвчж эхэлдэг. Тэгээд яах тийм ертөнцийн амьд зүйч нь цусан цавс өхөөс нь эсэргийлэл тайраа хийжтэй шүү дээ. Дээд үеэр нь тайрнагдаж 7 дээр гарлаа гэдэг буугаар тарахгүй тохоогоор тайр. Хоёр дахь үеийн дээр тайрч байдаг. За тэгээд толгой руу ордог, мэдрэл сааждаг ийм аюултай вирус байсан. Одоо энэ Guillain-Barré синдромын илэрх шинж тэмдэг тийм нэл. Ерөөс Guillain-Barré синдром гэдэг чинь юу юм бэ гэхээр автоиммуны өвчин. Гэхдээ эмнэлзүүд нэрлэгдэж яваа нь бол полинефрит гэдэг байгаа шүү дээ. Полинефрит гэхээр мэдрэлийн өвчин болж байгаа чинь. Полиартритус неврит гэж явдаг. Тэгэхээр энэ ямар шинж тэмдэг гарч ийнэ Guillain-Barré синдром гэхээр булчин сулрна. Тэгээ ерөөсөө тэр төгсгөлийн нервийн төгсгөлүүд мэдрэмж болчихж байгаа. Ерөөсөө өвччихж байгаа, алдагдчихж байгаа. Тэр төгсгөлийн нерв гэхгүй зах хязгаарын нерв цагаан багш нерв гэсэн байдлаа мондөг нэр. Тэр зах хязгаарын мэдрэлийн систем тэр чигээр саажин сүрнэ л гэсэн. Төгсгөлөөс ихэр сүрнэ гэсэн. Тэгээ шинж тэмдэг анхны маш түргэн процесстэй юу юм шиг байна. Синдром юм шиг байна. Яг тэгвэл ерөөсөө тэр халдварыг бол вакцинаас авч байгаа. За вакцинаас авч байгаа нь бол тодорхой болцсон. Энэ дээр бол маргаад байхгүй. Тэгэхээр манайх бол уужаа вакцин, чунга вакциныг орондоо яралт харьцсан ч гэдэг чунга вакцинаас л авч байгаа. Тэн дээр зөв яг хувийн бодлоор миний ажигласан нэг юм бол энэ миний бодол шүү. Тэгээд хэлцээ ирдэг байхгүй. Зика вирус ч одоо шумуул AIDS гэдэг шумуул. Шумуул ч нэг хорц үзүүртэй тийм зүү шиг хошуутай. Тэр хошуу нь хүний бие рүү хатгаж ордог. Тэгэл паралич болчдөг. Бүх мэдрэлийн системийг сүрвлэл тараал тэгэл төгсгөлүүдээс эхлээл сүрч эхэлж байгаа. За блокер бодоод үзтээ вакцин маш хурц зүйтэй. Тэр зүү хүний бие рүү хатгадаг. Тэгэл мэдрэлийн хэсүүдээр тарчиж байгаа. Нөгөө нэг за энийг бол эрдэмтэд хэлсэн. Нөгөө нэг маш сонирхолтой зүйл бол энэ Zika вирусыг судалсан байгаа. Яг бактери гэж ярьж байгаа. Одоо бол вирус, ерөөсөө Zika вирус л гэж ярьж байгаа. Вирус гэдэг англи орцсон. Тэр вирусанд юу вэ гэд судалгаагаар гараад ирсэн юм л RNA. За молекул RNA вакцин хийсэн шүү дээ. Pfizer хийсэн. Чунга вакцин орно. Moderna RNA вакцин гэж ярьдэн шүү дээ. RNA вакцин гэж. Энэ адилхан байгаа үстэй. Адилхан байна. Тэгэхээр доторх Стамбул адилхан байх уу? Адилхан байна. Тэгээ энүүгээрээ ингээд адилхан болоо явчихж байгаа. Тэгэхээр л нөгөө Zika вирустэйг зөөрлүүлэл адилтгаал тэгээ эрдэмтэд сандарчлаа л та би бол тэгж л ойлгож байна. Хөл төрөх юм байна. За Guillain вирусын шинжтэй үүсгэр нь бол вакцин гэдэг нь тодорхойлчихлаа. За одоо шинж тэмдгийг хэлье. 5-аас 3-7 хоногийн дотор сар хүрэхгүй хугацаанд хэрвээ хүний бие дээр за голдуу тагалцагнаас доош тэгээ гарын хурууны нислагаар тийм сонин үүр шиг мөртлөө тийм бондгор хатуудууд тийм гарч ирэх нэг юм шинж тэмдэг байна. Нөгөө нэг шинж тэмдэг ерөөсөө цэгжилсэн акне, цэгжилсэн улаан юм туурж гар хөлнөөс эхлүүлээд туураад.
За энэ бол анхны шинж тэмдэг. За энэ бол дархлаатай холбоотой. Хүний онгон дархлаа гайгүй шүүмсүүд төр бол энэ бол илэрхгүй тэгээ явчихна. Ер нь бол тэгэл дархлаа дунд зэрэг юм усул дархлаатай үзтер бол гарцаагүй гэж. За нэг шинж тэмдэг юу байна гэхээр булчин сулрна. Ерөөсөө ингээ гүйдэг хүмүүс байлаа гэхэд гүйхэд амьсгаадаж барьж ядар цэцгийн байхгүй мөртлөө булчин сулраад доош хөлн суучих гэдэг. Нөгөө хуучин гүйдэг хэмжээнд гүйж чадахгүй 2-3 дахин баггүй гэдэг. Тэгэхээр чин ялангуяа хөлийн булчин бол айхтар сулардаг юм байна. Манай захын цаараа мэдрэл байхгүй болчихор чин булчин сулраа шүү. За өөр нэг шинж тэмдэг маш чухал шинж тэмдэг манайд бол илэрсэндээ энэ бол тархитлах ой санамжаал мартамхаа болно барьсан тавьснаа мэдгээ болно юу хийж байгаагаа хүртэл мартчихдаг нэг дагагч эмэгтэй хичээсэн надад нөхөр маань ой санамж нь алгуулчлаа машин барьж яваа мэдгээ болж би айдсан дараа машина цогсоод би өөрөө жолоодод явлаа. Тэр машин барьж явж байгаа мартчихаа тийм аюултай. Тэгэхээр ой санамжийг сөөрүүлдэг гэсэн. Тэр чинь аксон байгаа штэ мэдрэлийн бүх систем чи аксонтой тэр чинь нэм канал байгаа яг сууч. Тэр дотор чинь нейронууд гүйж явдаг байхгүй. Тэгээд нейрон үзүүр төгсгөлөөрөө ингэж мэдээг болчоор эргэж буцах юм нь эргэж буцах эргэлт байхгүй. Тэгвэл зэрэгэл систем бүхэлдээ дөргөл бүхэлдээ саажж эхэлж байгаа. Тэгэхээр нүүрний саажилт болно. Энэ нөгөө тархины 12 салаа нейронны саажилтаас өөр саажилт байна. За ингээд тархилгоор орж ийн гэсэн. Тэгэхээр ч одоо яг л нөгөө Zika вирустэй адилхан полиартеритсэн нейр гэдэг ойлгомжтой болчихлоо. Адилхан өвчин байна. Вакцины дараа. За яаж хамгаалах вэ? Яаж мэдэх вөхөр 5-аас 3-7 хоногийн дотор хэрвээ илрээгвэл 1-2 жилийн дараа илэрнэ. Хамгийн аюултай нь. Одоо над ирж байгаа тэр бичлэг зураг тэр мэдээнүүд бол одоо л сая 2-3 хоногийн өмнө тариулсан шиг юм болж штэ тэгж мартах болчлоо. Тэгээ барьсан тавьснаа мэдгээ болчлоо. Ой санамж тогтоомж байхгүй болчлоо. Энэ тэр хөл гар суларч хөл рүү орцсон охины зураг ирсэн би энийг постлсан. Яг өөрөө ясна яагаад тэгээд нүүрийг гаргахгүйгээр тэгээд ямар байдалд хүрч болох нэ гэнэ байр синдром гэдгийг хүмүүст сэрэмжлүүлэхэд тул тавьсан. Тэр бол ерөөсөө ханха хөлийнх нь эрхээ уран дээр л гарсан юм байлээ. Яг л мөн. Тэгээд тэр нь мэдээг хуруу мэдээг болол тэгэл хүүээр тарцсан. Тэр хойно санамж байхгүй. Тэгээд тарахтаа ингээд төлцсөн шиг цэврөө үсрээл цэврөө нь хаграал цаанаас нь нөгөө гэнэ барэ синдромч гараад ирдэг. Харахад хүртэл ардс ихэлтэй. Тэгээ ерөөсөө аимшигтай болцсон тийм зураг. Тэгээд тэр эрхээ уруу нь өвчээд тасаар болцсон. Тэгээ өмхөр шиглэж байгаа юм байлээ. Тийм зураг тавьчихсан тийм аюул. Тэгээ ер нь бол гэнэ барэ синдромоор насаараа хилчлээ шүү дээ. Чинь хэцүү байгаа байхгүй. Яг нөгөө Zika вирустэй адилхан. Ерөөсөө тооцооноос гарцсан байсан синдром, автоиммун синдром л пандем цар тахлуулаа өрчлөө шүү дээ. За манайд орж ирэх үгч. Орж ирнэ. Яг л Zika вирус бол халуун орны өвчин бас энэ Guillain-Barré синдром бол хаачмаг гарч байна. Израиль гарч байна. Украинд гарч байна. Дайнес биш шүү. Вакцинаас. Оросд гарч байна. Тэгэхээр Оростой манайх хэвлээ адилхан. Манайх руу бол гарсан. Юунаас гарсан бэ? Хятад вакцинаас. Энэ дайлманд илчгтэн хятад вакцины хорор шуудгүй аа арай дэндүү онгон тархлаа гомглаа арай дэндүү мохоо юм би өвчтэй болголоо. Идэхгүй синдромтой болгочлаа. Энийг яагаад ярихгүй вэ? Тэр яагаад ярихгүй байгаа юм бэ? Хятад вакцины хорог. За цаашид яах вэ? Ямар зүйлийг анхааруул зохих вэ? Юу яаж сэргийлэх вэ? Энд бол ерөөсөө хоёр л арга байна да. Guillain-Barré синдром гэдэг нь сая шинж тэмдгүүдээр бол ойлгомжтой болчихлоо. Энийг лабораторийн аргаар гаргаж ирэхгүй. Ерөөсөө угаасаа автоиммун өвчнийг лабораторийн аргаар гаргаж ирэхгүй. Патогеномын тийм үндэслэл байхгүй, эрхтний үндэслэл байхгүй систем. Тэгэхээр шинжлэмээр гаргана, 3 шинжлэмийг хилээд өчлөө. Энэ үгээр хүмүүсүүд за Guillain-Barré синдромтой болчихж байгаа байна. Болцсон байна гэдэг тодорхой болчихно.
яаж хэмжлэх вэ? Яаж гаргах вэ? За энд бол нэгдүгээр та цусаа хооц хэврэл. Аагаас яа. За энэ дээр Монгол юм. Хүлэмж эрдний жоор гэж байдаг. Тэнд бол орсон тэр хондон улаан бодолтой тэр бол цусны өргөлшүүдээ. Тэр цусыг цэвэрлэн, бүхэлдэн цэвэрлэн тэгээд шинэ эс үүсгэн гэж. Тэгэхээр хэрвээ тэр хүний дархлаа тэр гайгүй байгаад амжилттай болчвол чөмг суулгах шаардлагагүй. Энд чөмг суулгах хоёр талаар нь чөмг суулгахаар байгаа шүү дээ. Тэгээ геневар синдром ч цаашаа явахаар нөгөө дархлааны систем ч бүхэлдээ нөгөөдгөө чинь эсэргүүцэд дийлэхгүй болох тэр бүх үеийн эсрэг товтлол тэгэл арьс марсаар нэвтэрч гарч ийлэн тархилгааны өвчт. Ийм л болгож автын мөнөө өвчин шүү дээ. Тэгтээ зэрэг тэр ардлынх нь нөгөө дархлааг ардлаас нь тэтгэж байдаг чөмгөн дуусчих чинь гэсэн. Тэнгүүд чөмгөний өвчин гараад ирж. За хоёр дахь хараа нэг тэгэл хаалгаанд л орох нь шүү дээ. Чөмг цусан чөмг суулгах нь. За иймэрхүү зүйл хэлээ та өнөөдөр. За ингээ бидэнд энэ цар тахлын эсрэг вакцины дараах синдромын талаар ерөнхий мэдээлэл өгсөн, товч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. За энэ цаашдаа ер нь энэ цувралаар ингээд автоиммун өвчнүүд ялангуяа пост вакцины синдром, пост ковид синдром гэдэг ковид вакцины дараа ямар айхтар энэ синдромууд, автоиммун синдромууд гарч ирээд байна вэ гэдгийг ингээд цувралаар ингээд ярих боломжтой болж байгаа хаа гэж бодож байна. За танд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. За ингээ өнөөдрийн тодруулга энд хүрээд өндөрлж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинжилгээг хүрээнд одоо байгаа үйлчлэгээний чанарыг сайжруулах асуудлыг хотын дарга хүндсэн. Тодруулж хэлбэл Улаанбаатар Smart Card компани үйлчлэгээний гэрээг цуслахаа мэдгдсэн бол тус компаниас нийслэл өөрөө менежментийн алдаа гаргасан гэж мэдгдсэн. Харин өнөөдөр нийтийн тээврийн үйлчлэгээ эрхлэгчдийн холбооноос Улаанбаатар Smart Card компанитай хамтарч ажиллахгүй гэдгээ мэдгэлээ. 2015 оны 7 сард бүгд найрамдах Солонгос улсын Тимок компани 100% хөрөнгө оруулалттай Улаанбаатар Smart Card төхөөрөмж нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн байдаг. Тухайн үед нийслэлийн засаг даргаар Батүл ажиллаж байх үед Улаанбаатар Smart Card компанитай нийслэл гэрээ байгуулж улмаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээнд хамтын хяналт тавьж зардал орлогын тооцоогч харилцан тохиролцож байжээ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврээс бүрдсэн орлогын 10%-ийг Улаанбаатар Smart Card компани авдаг бол харин тус компани 24%-ийг нийслэл өөрөө эзэмшдэг гэж байгаа юм. Гэвтэл тус үйлчилгээ нэвтрэхээс өмнө нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд Ахмад Настан оюутан хүндэт донорд иргэдэд үйлчилсэн хөнгөлөлттэй үйлчилгээний зөрүү зардалд нийслэлээс жилд 53 тэрбум төгрөгийн татаас олгодог байжээ. Харин 2015 онд төлбөр хураах шин төхөөрөмж нэвтэрснээс хойш жилд нийслэлээс гарах санхүүгийн зардал 160 гаруй тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг хэлж байгаа юм а. За тиймээс Улаанбаатар Smart Card компани сүүлийн 8 жилийн санхүүгийн тайланг шалгах шаардлагатай гэж том аврын автобус эрхлэгчдийн холбооноос мэдэгдэж байна. Нийтийн тээвэр Smart анх 2015 онд ороход манайх нийтийн тээвэр нийт төр хувь нийлээд манай бүх аж ахуйн нэгжүүд маань улсын төсвөөс нөхөн олгор буюу хөнгөлөлтөө зорчдог оюутан Ахмад хөгжлийн мэргэжлтэй гээд энэ бүх зардал нь нийлээд нэг 53 тэрбум төгрөг бид нар санхүүжээд бусад орлогыг бид нар өөрснийхөө өдөр тутмын орлогоос олдог байсан. За өнөөдрийн байдлаар яасан бэ гэхээр улсын төсвөөс 161 тэрбум төгрөг гардаг болсон. Зардлын санхүүжилт гэж юм нэмэгддэг болсон улсын төсвөөс шүү, хотын төсвөөс шүү. Ингээд 161 тэрбум. Энэ компани орж ирснээр одоо ингээд төсвөөс гардаг мөнгө нь 3 дахин өссөн. Тэгээд шугамын орлого нь өдөр болгон унаад байдаг. Одоо өнөөдөр бол бүр ерөөсөө одоо манай компаниудын юун дээр ихэд жишээлбэл Тэнэвагоо дээр гэхэд 15 онд 30 сая төгрөгийн 30-аас 32 сая төгрөгийн өдрийн орлого олдог байсан компани өнөөдөр 6-аас 8 сая төгрөг Smart-ийн хуваар исэн мөнгийг өдрийн орлого гэж авж байгаа. Та бүхэнд би нэг тоо хэлж өгье гэж бодож байна. 200 төгрөгийн тарифаар явж явахад нэг автобус өдөрт 200 гаруй мянган төгрөгийн орлого хийдэг байсан. Одоо өнөөдөр нэг автобус 80-90 мянган төгрөгийн орлого хийж штэ. 500 төгрөгийн тарифаар яваад орж байгаа орлого нь 80-90 мянган. Тэгэхээр энэ одоо хэд дахин унсан байна. Тэр юуныхэнд дүгнэлт хийсэн улсуудын
энэ дүгнэлт хэлсэн тэр 60% одоо шугамын орлого унсаа гэдэг бол яг үнэн бодит тоо. Ингээд 60% шугамын орлого унаа гэдэг чинь жилдээ 30-аас 40 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс илүү зардал гарч байгаа. 2015 онд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах кампани сонгон шалгаруулалтын үеэр Монгол компани 1.5 орчим сая төгрөгийн өртөгтэй төлбөр хураах төхөөрөмжийг нийслэлд санал болгож байсан ч тухайн үед нийслэлийн удирдлагууд 10 сая төгрөгийн өртөгтэй одоогийн Улаанбаатар смарт карт төхөөрөмжийг авахар давуу байдал олгож гэрээ байгуулсан гэдгээ. Харин үйлчилгээний чанарын хувьд тэд дараах тайлбарыг хийж байна. Энэ смартын одоо өнөөдөр явуулж байгаа үйл ажиллагааг бол үнэндээ бид нар бол хамгийн муу үйл ажиллагаатай. Яг хариуцаад явж байгаа захиралтай нь очиж уулзах гэхээр бараг 2-3 сар олддгоо. Цаг ав гэдэг. Тэгээ өнөөдөр ингээд өөрснийх нь үйл ажиллагаатай буруутай тоног төхөөрөмж нь нэвдрээд автобус зогсоход тэрний хариуцлагыг хүлээдгүү. Тэгээд тэрнийхэн талаар дарга сэрэгтэй нэрий ихээр дандаа Солонгосоор дамждаг. Солонгост явж байгаа. Солонгосоос манай тэр ирнэ, тэр дарга ирнэ, тэр дарга ирэхээр ингэж болно гэдэг. Зүгээр элементарны нэг ID-гийн хүүхд очоод засчих юм гээд ингэж хүнд суртал гаргаж ийм байдлаар явж байгаамаа. Нийтийн тээврийг шинжлэх ажлын хүрээнд Улаанбаатар смарт карт компани үйлчилгээг халахаар болсон. Энэ онд эхний ээлжинд төлөвлөсөн бүгд найрамдах хятад ард улсаас захиалгаар хийлгэх 532 автобусыг шин төлбөрийн системтэйгээр шийднэ гэдгийг хотын дарга мэдэгдэж байсан бол харин том аврын автобус эрхлэгчтэй холбоо нийслэлээс гарч байгаа шийдвэрийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр Өмнөговь аймаг 2021 оны манлайлагч амгаар шалгаж аймгийн засаг дарга Сэддор шагналаагаар давлаа. Уул уурхайг дэвшиглэн хөгжиж байгаа Өмнөговь аймаг өнгөрсөн онд хэд хэдэн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол цаашид автозам, дэд бүтэц, айл өрхүүдийг цэвэр ус дулаанд холбох ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Хар алтны урд газрыг түшгэлсэн Өмнөговь аймаг өнгөрсөн онд улсад 280 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ. Аймгийн хэмжээнд дэд бүтэц, автозам, барилга байгууламжийн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Ийхүү тус аймаг оны манлайлагч аймгаар шалгараад байна. Одоо манай аймагт нэг 100 гаруй мянган мод тарилаа. За одоо ингээд бид нар 70 сая модыг ирэх 8 жил тарихаар ингээд ажиллаж байна. За мөн одоо ажлын байрыг нэлээд нэмэгдүүлж байна. За шинжилгээ ухааны технологийн их сургуулийн салбар байгуулагдахаар одоо шаваа тавих гэж байна. За шинэ музей, театр хоёрыг одоо бас ашиглалтанд оруулж байна. Ингээд одоо нийт ард иргэдээ шилдэг аймаг болсонд одоо баяр хүргье. Энэ онд төвийн дулаанд холбогдоогүй айл өрхүүдийг цэвэр ус дулааны шугамаар холбох, амьдрах орчныг нь сайжруулах ажил хийгдэж эхэлсэн бол мөн шивээ хөрөнгийн бомбд болоод 3 тис сумыг аймгийн төвтэй холбох автозамын бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ. Цар тахлын улмаас хилийн бомбдод үйл ажиллагаа саадаж, бүгд найрамдах хятад ард улсын талаас ковидын албарын тархалтаас үүдэлтэйгээр бомбдоор нэвтрэх нүүрсний тээвэрт хязгаар тогтоогод буй. Өнөөдрийн байдлаар 370 машин нүүрс гашуун сухатын бомбдоор экспортод гарч байна. Цаашид халдвар бүртгэгдэхгүй бол нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар хятадын талаас мэдэгджээ. За шивээ хөрөнгийн бомбд бол 5 сарын 25-наас нээхэр хятадын талаас одоо ийм санал ирлээ. Тэгээд 5 сарын 25-нд нээн гэсэн бодолтой. Шивээ хөрөнгийн бомбд өнгөрсөн оны 10 сараас хойш хаалттай байгаа. За энэ бомб нэгдвэл одоо улс орны эдийн засагт ард иргэдийн жолооч нарын амьдралд одоо маш том хувь нэмэр оруулна. Гашуун сухатын бомбд бол одоо 5-6 хоног халдвар гарахгүй бол одоо хятадын талаас 20-30 машиныг нэмж байгаа. За ингэж явсаар байгаад одоо ингээд 400 машин өдөрт гарах болж байна. Энэ 400 машин бол чиргүүлттэй машин 140 тонноор явж байгаа. За энэ бол одоо дээр үеийн одоо 70 тонноор явж байгаа тоогоор бол 800 машин гарч байна гэсэн. Тэгэхээр харьцангуйс борлуулалт нэмэгдэж байна. Ингээд цагаан хаданд ирэх нүүрс нэг 2 сая гаруй болоод ирэх юм бол уртын тээвэр нэмэгдүүлээд уурхаанууд нүүрсээ одоо гашуун сухат руу борлуулах юм боломжтой болж байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 2030 он хүртэл нийт 70 сая мод тарьж ургуулахаа амлаад байна. Өнгөрсөн хугацаанд 2.7 сая гаруй мод бут сөөгийг тарьж 3.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Цаашид Өмнөговь аймгийн өрх бүр жил тутам 9 мод тарьж аж ахуйн нэгжүүд 90 мод, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нийт 60 сая мод тарих амлалт аваад байна. Баянгар аймагт бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд тусалцаа үзүүлэх нь Сэдэд бүсийн сургалт зохион байгуулагдсан байна.
Хүний эрхийн үндэсний комисс нь бэлэг хүчирхийлэл хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь гарын авилгыг боловсруулж байгаа бол уг гарын авилгыг орон нутгийн цагдаагийн албан агчдад танилцуулах, санал авах сургалтыг Баянгор аймагт цагдаа ерхий газартай хамтран зохион байгуулжээ. Тус сургалтанд Баянгор, Өвөр хангай, Ар хангай, Говьалтай аймаг гэсэн 4 аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга мөрдөгчд оролцож, тус гарын авилгын ач холбогдлын талаар танилцууллаа. Сургалтанд оролцсон цагдаагийн албан агчдын хувьд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэж байгаа бэлэг хүчирхийллийн гэмтэргийг илрүүлэх, таслан зогсоох, хэр хинэн шийдвэрлэх ажиллагааны үед хохирогч хүүхдийг хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зурчлах ажиллагаа сайжирч хүүхдэд үзүүлэх туслалцаа үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэнэ гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Хүний эрхийн үндэсний комиссын цагдаагийн ерөнхий газартай хамтран бэлгийн хүчирхийлэл хүүхдэд хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь гарын авилгыг боловсруулж байгаа бөгөөд тус гарын авилгыг орон нутгийн цагдаагийн албан агчдад танилцуулах, тэдний санал авах сургалтын үйл ажиллагааг цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна. Тус сургалтыг Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн, доктор, дэд профессор, инх бол тэргүүтээ албаны хүмүүс ирж удирдан чиглүүлж байна. Тус сургалтыг Хүний эрхийн үндэсний комисс Монгол улсын гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, цагдаагийн ерхий газар, дотоод ерхий их сургуулиас хамтран зохион байгуулжээ. Баянгор аймаг дахь сэтгүүлч Цэцэг маа мэдээлүүллээ. Одоо та бүхэндээ орчуулагч Таамж Баярватын бэлтгэсэн гадаад үдийг хүргэе. За үзэгчдээ энэ орой минь хүргэе. За өнөөдөр Зүүн Азийн бүс нутагт болж буй зарим онцлог мэдээллийг та бүхэндээ тоомлон хүргэе. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр Өмнөд Солонгост айлчлалаа эхлүүлсэн байна. Тэгэхээр түүний тус улсад хийх 3 хоногийн айлчлалын хүрээнд Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй 2 талын уулзалт хийн. За түүнчлэн бүгд найрамдах Солонгос улсын болон Америкийн нэгдсэн улсын тус улстай хамтран бизнес эрхэлдэг томоохон компаниудын удирдлагуудыг оролцуулсан бизнесийн төлөөлөлттэй хийх уулзалт түүний айлчлалын хүрээнд багтсан гэсэн мэдээлэл өгсөн байна. За түүнээс гадна Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн Samsung Electronics компани чипний үйлдвэрээр зочлохоор төлөвлөсөн байна. Тэгэхээр Байдны бүгд найрамдах Солонгос улс болон Японд хийх айлчлал нь Умар Солонгосын цөмийн болон зэвсгэлээр хөөцөлдөх асуудал. За бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн механизмуудыг хөгжүүлэх санал санаачлагууд. За Украиний нөхцөл байдал болоод бүгд найрамдах Хятад улсын бүс нутаг дахь нөлөөний эсрэг хэрхэн талууд хамтран ажиллах талаар өргөн хүрээний асуудлыг хөндөх болоод энэ бүс нутгийн тулгымсан асуудлуудтай холбоотой чухал асуудлуудыг энэ айлчлалын хүрээнд яригдана гэдгээр бол онцлог юм. Тэр Байден ирэх нэм гарагт Японд хийх айлчлалаа эхлүүлнэ. За тухайлбал энэ сарын 24-ний өдөр буюу ирэх мягмар гарагт Токиод болох Квадын буюу дөрвөлийн удирдлагчдын дээд хэмжээний уулзалтанд оролцсон. Тэгэхээр дөрвөлд Америкийн нэгдсэн улс, Япон, Энэтхэг болон Австрали улсууд багтдаг. Тэгэхээр дөрвөлийн уулзалтын хүрээнд Энэтхэгийн ерөнхий сайд болон энэ бусад дөрвөлийн төрөлцгийн тэргүүнүүдтэй Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн 2 талын болоод дугуй ширээний уулзалтууд хийхээр төлөвлөсөн байгаа талаар Америкийн нэгдсэн улсын талаас мэдээлсэн. Тэгэхээр дөрвөл нь бол Энэтхэг номхон далайн бүс нутгийн дах бүгд найрамдах Хятад улсын нөлөөг тогтоон барих. За Хятадын өсөн нэмэгдэж буй бүс нутгийн нөлөөний эсрэг хамтын ажиллагааны чухал механизм гэдгээр бол онцлогтой. За ийм учраас бүгд найрамдах Хятад улсын зүгээс дөрвөлийг ирээдүйн Аз дахь НАТО болох эрсдлийн талаас нь бол хардаг. Тэгэхээр Японд болох энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Америкийн төрийн тэргүүн Энэтхэг номхон далайн эдийн засгийн шинэ холбоо буюу шинэ эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг байгуулах санал санаачлагыг дэвшүүлэн тавих талаар их сурвалжийн мэдээлсэнийг олон улсын зарим гол хэвлэл мэдээлэл хэрэгслүүд онцлсан байна. Тэгэхээр түүний энэхүү санаачлагаа танилцуулах үеэр Зүүн Азийн бүс нутгийн улс орнууд, Америкийн нэгдсэн улсын түншигддэг Зүүн Азийн бүс нутгийн улс орнууд буюу ASEAN-ийн гишүүн улс орнуудын төрөлцгийн тэргүүнүүд цахимаар энэхүү Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн мэдээлэл хийх үеэр бол энэ уулзалтанд оролцсон гэсэн мэдээллийг өгсөн байна. За энэхүү шинэ санал санаачлага нь нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээс эхлээд цахим эдийн засгийн дүрм журмуудыг тогтоох зэрэг өргөн хүрээнд Америкийн нэгдсэн улсын бүс нутгийн түнш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх. За бүс нутгийн хамтын ажиллагааны чухал механизм гэдгээр бол тайлбарлагдж байна.
Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд энтхэн номхон талын санаачлагын хүрээнд одоо чөлөөтэй, нээлттэй энтхэн номхон талын бүс нутгийг одоо бий болгохыг зорж байгаа. За тухайлбал далайн аюулгүй байдал, за далай тэнгисийн хууль бус үйл ажиллагааг зогсоох. За бүс нутгийн хүрээнд одоо хуулийн засаглалыг бэхжүүлэх. За ялангуяа Япон, Энэтхэг, Австрал зэрэг одоо ардчлалын нэгдвэл үнд зүйлстэй бүс нутгийн эдгээр улс орнуудтай хүний эрхийг дээдлэх чиглэлээр одоо хамтран ажиллах зэрэг асуудлуудыг тусган авч үздэгээрээ бол онцлог. Тэгэхээр дөрвөлийн хамтын ажиллагааны шинэ болон одоо бусад өмнөх одоо энэ хамтын ажиллагааны механизмууд нь за энтхэн номхон талын санаачлагтай уялдсан. За Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын одоо тэргүүлэх чиглэлүүдийн нэг учраас бүгд найрамдах хятад улсын зүгээс за Америкийн тэргүүний одоо төрийн тэргүүний энэхүү одоо бүс нутагт хийж байгаа айлчил болон Японд болох дээд хэмжээний уулзалтыг бол одоо анхааралтай ажиглаж байна гэдгийг ажиглагч шинжээчд онцлсан байна. За үзэгчдээ дараагийн мэдээ танилцуулъя. За Умард Солонгост ковидын улмаас одоо 65 хүн амнаас алдсан гэдэг мэдээллийг Өмнөд Солонгосын Янхоо агентлаг мэдээлсэн байна. Тэгэхээр Умард Солонгос сар тахлын дэгдэлт хурдтай тархсны улмаас одоогоор одоо 25 сая гаруй хүн амтай энэ улсын иргэдийн 10 орчим хувь нь халдвар авсан. За тохиолдлын тоо 2 сая даваад байгаа. За үүнээс гадна ковидын улмаас 65 хүн амнаас алдсан талаар Өмнөд Солонгосын Янхоо агентлаг ийм мэдээлэл дурдсан байна. Тэгэхээр тус улсын хувьд вакцинжуулалт хийгдээгүй. За цар тахлын улмаас урьдчилан сэргийлэх одоо ямар нэгэн арга хэмжээ буюу цар тахлаас урьдчилан сэргийлсэн болон за хариу арга хэмжээ авах одоо стратеги төлөвлөгөө за бэлэн байдал зэрэг одоо бэлтгэл ажил одоо маш хангалтгүй байсан. За иргэдийн дунд хүнс тэжээлийн дутагдaltaй байдлаас шалтгаалж өвчлөлийн хүндрэл үүсэх одоо тохиолдол их гарч байгаа нь бол томоохон одоо сорилт болж байгаа гэдэг мэдээллийг бол энэхүү мэдээлэлд онцлсан байна. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бүгд найрамдах Солонгос улсын зүгээс тус улсад одоо тусламж үзүүлэх талаар бол одоо мэдгэл гаргасан. Тэгэхээр тус улсын зүгээс эдгээр тусламжийг хүлээн авалгүйгээр за бүгд найрамдах Хятад улс болон Оросын холбооны улсаас тусламж хүссэн талаар зарим хэвлэлүүд одоо мэдээлсэн байна. За тухайлбал энэ улсад сар тахал дэгдэж эхэлсэн даруйд бүгд найрамдах Хятад улсын гадаад хэргийн яам. За Оросын холбооны улсын Кремлийн хэвлэлийн төлөөлөгч нарын хийсэн мэдээллээр за эдгээр хоёр улс Умард Солонгос сар тахалтай тэмцэхэд туслахад бэлэн гэдгээ мэдгдэж байсан. Тэгэхээр Оросын холбооны улсын зүгээс тус улсын дотоод үйлдвэрлэсэн Спутник V вакцины тусламж үзүүлэхээ бол одоо мэдэгдсэн. За харин Умард Солонгосын зүгээс бүгд найрамдах Хятад улс руу тусгай үүргийн тээврийн онгоцоо явуулж эмнэлгийн болон одоо яаралтай тусламж үйлчилгээний шаардлагатай эд материалыг бол хүлээн авсан гэдэг мэдээллийг бол эдгээр мэдээлэлүүд дурдсан байна. За ингээд Умард Солонгост тэгсэн цар тахлын давлгаа хүчтэй үргэлжлэж байна гэдэг мэдээллийг энэхүү мэдээлэлүүд дурджээ. За ингээд үзэгч та бүхэндээ энэ удаагийн гадаад мэдээг сонирхон үзсэн явдал баярлалаа.
ТV7 телевизийн мэдээлэл хөтөлбөрийн түрээд өндөрлөө. Хориг сайхан өнгөрүүлээрэй.